Тэрвэца 2000-2010 үед жинхэнэ телевизээр орцоож хүчрэх рейнжерууд хараа минготл аватар зэрэг Google-ийн сервисүүдийг үзүүлсэн бол өний мэдэхгүй байна гэж үгүй л болов. Тиймээс нэмслэг зөвхөн танд зориулав. Энэ бол зүгээр нэг тохиол биш ээ. Greg гэдэг бүтлгүүч хэлээ. Үнэхээр хөгжилтэй хөвгий. Өдөртмийн амьдралыг бичсэн тэмдэглэл юм. Бүтлгүүгийн өдрийн нэрэл буюу Diary of a Wimpy Kid бол бид бүхний үзэж өссөн хамгийн хайртай бүтээлүүдийн нэг үлээ. Тус зохиол нь 2004 онд FunBrain гэх сайтад зөвхөн веб 2D байсан бол 2006 онд тус сурлалын бүтээгч Jeff Kinney Abrams Books тандан 2007 оны 4-р сард ном болгон хэвлүүлж өдгөө сая хүмүүсийн хүртэл болсон юм. Зохиогчийн хувьд 1971 оны 2-р сарын 19-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Вашингтон мужид төрсэн бөгөөд зохиогч, зураач, тоглоом хөгжүүлэгч, продюсер, жүжигч мэргэжилтэй юм. Hi, I'm Jeff Kinney, author of the Diary of a Wimpy Kid series, and I'm Түүнээс гадна 2009 оны Times сэтгүүл онцлсноор хамгийн нөлөө бүхий 100,000 салгаж зөөсөөр оруулсан билээ. Мөн New York Times сэтгүүлийн мэдээллээр уг зохиол нь нийт 812 удаагийн бестселлер болж ирсэн түүхтэй бөгөөд ойролцоогоор 200 сая гаруй хувийг 56 улс хэл бүхий орчуулан дэлхийд даяар төгөөсөн юм. Diary of a Wimpy Kid нэт 19 номтой байдаг бөгөөд тэдгээрээс гадна Special Edition буюу Rowling-ийн өдрийн тэмдэглэл болон Disney-тэй хамт хийсэн 10 гаруй бүтээл байдаг юм. Тэр ихтэй өвгөр зогссонгүй. 2010 оны 3 сарын 19-ний өдөр зохиогч нэгэн шийдвэр гаргасан бөгөөд live action кино их болсон дэлхийдээр сенсац болж байсан юм. Кино юурдоо ганцхан сарын дотор бүрэн хийж тусгасан ба найруулагчаар нь Германы кино зохиолч Thor Freudenthal гэх найруулсан аж. Тус суурал нийт 7 кино байдаг боловч 3 анимашн хэлбэрээр хийгдсэн бол үлсэн 4 live action маягаар хийгдсэн юм. Гэхдээ 2 дахь суурал нь өөрөө тоглосон учраас энэ тийм амжилт олоогүй. Oh no, no device. 2019 онд Монгол улс анх удаага аль бисний хэрэгтэйгээр 2 цогц гаргаж ирсэн Breaking Ball Double Down 2 юм. За тэгэхээр энэ ном яагаад одоо хүртэл бид бүхэнд үнэнтэй байгалаа ярилцгаая. Alright, let's go. Little bro. Тус ном нь бүх насны хүмүүс зориулаад зогсохгүй, ялангуяа дон сургуулийн сурагчид буюу өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг хошин байдлаар илэрхийлсэн юм. Тэгхийн тулд Greg Heffling-ийн дүрээр төлөөлөн оруулсан ба удагшид нь би бас ингэх байсан байх таа гэж болгоцтод л төрүүлсэн юм. Мөн дээрээс нь ойлгоход амархан унших дэвтэрхэн маягаар бүтээсэн ба цааш нь унших тусам сонирхолтой болдог бөгөөд хамгийн чухал нь номынхаа үйл явдлыг скетч маягаар хийсэн боломжтой сонирхолтой хөгжлөө болгож өгч байгаа юм. Жил болгон энэ номыг хүлдэрлснээр үзэгчтэй алдахгүй байлгадаг хамгийн чухал аргууд нэг болох арай. Oh what the fuck. Oh my god. Хүүдээ. За болоочтой. Гэмэрсүүдийг мартаж болохгүй. За тэгэхээр мэдээж сонирхолтой баримтуудад тавтай мэрл. Diary of a Wimpy Kid бүх цагийн хамгийн олон хэлээр борлуулсан хүүхдийн сурлал юм. Киноны хувьд 1 сарын дотор ашгаа 4 нугалж чадсан гэн. Сурлалын зохиогч буюу Jeff Kinney одоо хүртэл номон дээр аялаа бодлоо хэлдэг бөгөөд тэр бомтон гэдгээс хүртэл нуудаг гинэ. Жил бүрийн 11 сард бүтлгүүгийн өдөр хэмээн фанууд нь тэмдэглэдэг. Maryland-ийн их сургууль Greg Heffling-ийн хөшөө байдаг. Анхны зохиолоор бол тус сурлалын гол дүр нь Greg-ийн найз болох Rowley Jefferson байх байсан гинэ. Сурлалын эхлэх үедээ Greg-ийн жинхэнэ нэрээ бодож олоогүй байсан бөгөөд тэд зохиолын дундуур нэг санаа олсон Gregory Heffling.
Суурлын бүх номонд тайтлын доор жижиг текст маягийн зүйл байдаг бөгөөд зөвхөн 13 дахь номон дээр тэр текст байдаггүй гин. Хэрвээ та анзаарсан бол тус 19 намын нэгц нүүрэндээ Greg Heffley инээмсэглэж байгаагүй. Мөн дээрээс нь зохиогч хүүхдийн веб болох poptropica.com-ын үүсгэн байгуулагч. Jeff Kinney олон нийтэд ярилцлага өгөх маш дургүй хүн гинэ. Lego тоглоомын нэг хэсэгт Greg хальтгардаг. Jeff Kinney анхандаа нэг бүхэл номонд бүгдийг нь багтаах бодолтой байсан бөгөөд ойролцоогоор 1300 орчим хуудас байх байсан боловч тухайн үед бүгдийг нь олон хэсэгт хувааж байсан юм гин. Зарим хүмүүсийн хэлдгээр Rowley Greg-с ухаантай гэсэн магадлал байдаг гинэ. Greg-ийн ах буюу Roderick-ийн хамтлаг болох Loaded Dipper нь бод зэмдрэл дээр хүртэл байдаг. Өнөөдөр манай Greg маань нэг удаа эмэгтэй хүний доктор хувцас өмсчихсэн гин. Greg нэрээ алдснаас өгтлээ гэдэг гиндэ. Энэ хүсэрээс нь Jeff Kinney-гийн анхны бүтээл биш бөгөөд түүний эхнийх нь Aigdoof замитгүй. Түүний тус цуурлыг үүсгэх болсон шалтгаан нь бүр аль үжи 1998 онд журнал болон комик хослуулсан бүтээлхийг хүснээс нь босож. Харамсалтай нь бүтлгөөгийн өдрийн тэнэглэлийн том үзээ студ байдаггүй бөгөөд оронд нь зохиогч өөрийн гэсэн номынсантай бөгөөд Plainville, Massachusetts байрлах The Unlikely Story. Түүний хамгийн дуртай тоглоом нь Mario Kart гинэ. Уг цохолны шууд бүүм хийгээд гараад ирсэн гэж бодож байна. Гэтэ үгүй л болов. Хүн болгон унаж босож байж амжилтанд хүрдэг шүү дээ. Нөгөө юу лээ? Любов. Убит үл инүүхэн да. Тухайлбал зохиогч Jeff Kinney энэ амжилтанд хүрэхэд бол бүхэлдэн 6 жилийн турш татгалзсан гэдэг гаруу авч байсан юм. За тэгээд бүтлгөөж гисэн. Зорсон зориг битэн тэнэглэлээсээ болож чадаагүй нэг хүүхдийн амьдралд хэрхэн дэлхий дээр бид бүхний сэтгэл зүрх хэмжээний бүтээл болж чадсныг харлаа. Та ч гэсэн энэ номыг хараахан уншиж амжаагүй бол сонирхоод үзээрэй. Магадгүй яагаад онцсон хариулт нь дараагийн удааснаас нь мэдрэгдэх үз. Төгсгөлт нь хэлэхэд таны мэдэх хамгийн дуртай хэсэг нь юу байсан бэ? Комментээр бичүүлдэгээрэй. Дараагийн мэдсээр уулзцгаая. Тэр баяртай.